Намайг Самади гэдэг. Би анх гольф 4 жилийн өмнө багшаар залгаж Sky Resort гэдэг Kevin гэдэг англи хуучин PGA Tour-ийн профешнл багшаар залгаж эхэлсэн. Тэгээд буцаад хайцсан байжгаад өнгөрсөн жилээс яг талбай дээр гарч ихэд тоглож эхлээд энэ жилээс гольфийн холбоонд нэлсээд тэмцээнд орж сериусны нөхцөлтэй тоглож эхэлж байгаа. Анх тэр 4 жилийн өмнө би яг тэр Kevin багш дөнгөж ирсэн байлуу. Sky Resort-д ажиллаж эхлээд удаагүй ч байлуу. Тэгээд манай ээж надад санаа болгосон санаж чинь тэгээд гольф дөрөв бас сурмаар өөрөө ч нэг анзаараагүй бодоод явж исэн ч гэх юм уу. Тэгээд бүр багтаа 10-11-тэй ч юм уу байхдаа ч юм уу нэг тийм гольфийн нөгөө EA Sports-ийн тийм тоглоом аяг их тоглодог байсан PlayStation дээр. Тэгээд тэрнээс л одоо анх сэтэл төрсөн юм болов уу? Яг хэлж мэдэхгүй. Одоо хамт тоглодог анд гэхлээр манай Монголын гольфийн холбооны бүх гишүүд маань хамт тоглодог андууд. Бид нэр групп дээр одоо тоглож байгаа өдөр хин нэг нь одоо тэдэн цагаас тоглоё гэж санаа болгонгууд нэгдмээр байгаа хүмүүс нь айгүй нээлттэй чөлөөтэй хамт тоглоё гэдэг. Тэгээд хоёулаач байна уу, хориулаач байна уу, тэгээд хамтгаараа тоглолцдог. Одоо энэ жилээс би нөгөө гольфийн холбооны турт оролцоод тэгээд тэрний тэмцээнүүд нь дандаа хагас өдрийн өглөө 9-оос эхэлдэг. Тэгээд тэрнтэй авцалдуулаад миний одоо лайфстайл аяга өөрчлөгдсөн. Би тэгээд тавт хагас сандаа бол айгүй одоо гадуур дотор явж найз нөхдөйгөө орой үеийн цагаар уулзаж одоо хөгжөөн цэнгэлдэх арга хэмжээнд ордог байсан бол одоо айл болох эрт унтаж одоо маргаашийн тэмцээнд бэлдэнэ гэж одоо илүү одоо эрүүл тийм гоё одоо лайфстайлд шилжсэн гэх юм уу. Гольфтэй холбоотой гоё дуурсан юм гэхлээр одоо ингээд шинэ газруудад гольф тоглоход айгүй гоё байдаг. Sky Resort бол айгүй гоё тийм гольфийн курс. Гэхдээ одоо энэ ч би анх тоглож сурсан болохоор тэгээд гэрт одоо хотод ч ойрхон тийм учраас энэ ч ихэнхдээ ирж тоглодог. Ер нь өөр бас 2 3 4 ч юм уу одоо гольфийн тийм курсууд нээгдсэн зарим нь аль дээрээс ч байж исэн. Тэд нар дээр бол хараахан одоо очиж тоглож үзээгүй байгаа. Заримыг нь бол айгүй гоё бас одоо Sky Resort шиг тийм гоё гольф курсууд гэж сонссон. Тэгээд өөр одоо шинэ гадаадад одоо амралтаар гэрийнхэнтэйгээ явж байхдаа ч юм уу ялангуяа одоо халуун орнуудаар тийм газруудаар одоо тоглохлоор одоо тийм байгаль одоо тэр ландскейп тэр бүхнээс нь тэгэл тоглоо явж байхдаа айгүй гоё санагддаг. Тэгэнгүүт одоо гольф тоглосон өдөр нь хичнээн муу зогсон ч бай тэр өдөр болгон одоо тийм гоё өдөр өнгөрүүлсэн юм шиг санагддаг. Тэгэхээр одоо түрүүн ярьжсэн шиг би одоо гольфийн холбооны хамгийн залуу гишүүн. Тэгээд миний мэдж байгаагаар бол одоо бага насны, өсвөр насны тийм одоо программер бол өмнө гольф тоглодог тийм сургалтууд байдаг тийм курсууд ч юм уу. Тийм айгүй дутагдмал байсан юм уу? Ер нь огт байгаагүй ч юм уу? Тэгээд гольф бол одоо гадны орнуудад ялангуяа профешнл одоо мэргэжлийн хэмжээнд тоглогч нарыг бол бүр багаас нь 7 8 6 одоо хэсэг гарахгүй бэлтгэж эхэлдэг тийм юутай Монголд болохоор ерхий оройтож эхэлт юм болов. Тэгээд тэр нь тийм програмууд явагдаад тэгээд залуу жоохон одоо хүүхэд насны хүүхдүүд одоо тоглож эхлүүл бага наснаас тэгвэл ирээдүйд Монгол гольфчид өндөр амжилт үзүүлнэ гэдэгт бол итгэлтэй. Ер нь бага насны хүүхдүүд гэлтгүү ямар ч гольфчин хүнд одоо айгүй олон сайхан одоо үр дагаврууд ирдэг гэж бодож байна. Тэгээд
үүдийн тэгээ цагаа барих яг гэвэл чи нэг хүнтэй эсвэл тэмцээнд ч юм уу хоцрох бол хууль одоо зөрчиж байгаа ч юм шиг одоо тийм айгу хатуу байдаг. Тэмцээнд жишээлбэл 1 минут ч хоцорсон тэр хүн одоо тэмцээнд нь оролцох боломжгүй. Өөр нэг хүнтэй одоо tea time-д тохирсон байлаа гэж бодоход тэр хүндээ одоо маш одоо хүнд одоо үл хүндлэл үзүүлж байгаа. Тэгээд тийм одоо нэг юм гольф спортод тийм одоо цагийг баримтлах гэдэг бол айгу чухал. Дээрээс нь айгу тууштай айгу одоо олон цаг зарцуулж тэгээд одоо баримт сэтгэл тэмүүлэл бүх юмаа зарцуулдаг болохоор юмыг одоо тийм урт хугацаанд тууштай одоо хийхийг одоо тийм зантай болгодог гэх юм уу. Маунт богдод би зарим ажлын өдрүүдэд орой тийш зундаа айгу гоё болдог. Өдрийн салхитай байсан ч гэсэн өдөөс хойш нар жаргахын үед бол айгу гоё сайхан намуухан болдог. Тэгээд эндээс хот ингээд ямар гоё зилүүд одоо ингээд тэр нэрээ ингээд харж идэг болохоор гоё одоо вьютэй. Тэгээд айгу тийм тайвшрах өөр өөрийнхөө бодолтой заримдаа ингээд ямар ч бодлого тэгээд хэдэн цаг ганцаараа ч юм уу үүнтэй ингээд тоглочдөг. Sky Resort-ын одоо 10 жилийн энэ жил тохиолж байгаад баяр хүргэе. Хүмүүс одоо хоттой ойрхон ажил тайлах одоо тийм гоё их хөрөнгө оруулалт орсон тийм сайхан одоо байгууламж ийм олон жил болоод өшөө олон жил улам өргөжж олон одоо хүмүүс одоо гэр бүлүүд тоглогчид тийм хүмүүс одоо ингээд цаг заваад өнгөрүүлэх тийм гоё орчин улам сайхан болгоорой гэж хүсье.